Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радио эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. Гадаа хүүтний ирж чангарсан тий сайхан жавартай сайхан өдрүүд эхэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо ингээд гайгүй байлгүйдэ гэж бодтол зарим нөхцөл байдал ингээд тий үргэлжлээд байдаг. Яг энэ өвлийн үйлэр шиг. Одоо ингээд ерөнхий өвлийн бараг тал нь байхгүй болтлоо штэ гэж бодтол магадгүй хамгийн хүйтэн өдрүүд нь бидний ойрын үед туулаа өнгөрөх өдрүүд байх юм шиг байна те. Тэгэлгүй яхав. Тэгээд энэ хүйтэн өдрүүдээр та дулаахан хувцлаад өвдөхөөс өөрсдөө сэргийлээрэй те. Тэгээд өглөө зориулалт гарган Хермоны шүүдэр нэвтрүүлэгтээ хамтаа өглөөг эхлүүлж байгаа сонсогчтойд баярлалаа. Тэгээд бид хамтдаа Библиэлд бичигдсэн хүмүүсийн түүхээс хамтдаа суралцаж байгаа шүү дээ. Тэгээд сайнаарч бичигдсэн хүмүүсээ, муугаарч бичигдсэн хүмүүсээ тий. Тэгээд бид нэр аль альнаас нь суралцж байгаа учир нь бидний амьдралд яг л тэнд тохиолдож исэн зүйлс нөхцөл байдал нь өөрөөр ч гэсэндээ адилхан тохиолдож л байгаа. Тэгтээ тэр бүхнийг хэрхэн яаж давж гарч ийснаас нь бид суралцж гин, хэрхэн муухаг үйлдэл гаргаад яаж буруудж байгаагаас ч гэсэн бид хамтдаа суралцж байгаа шүү дээ. Тэгээд энэ бүхнийг суралцах боломжийг олгосон эзэн дүнхээр их талархъя. Тэгээд Библиэлд бичигдсэн хүмүүсийн түүхээс харуул те Ноо 120 жил бороо орохыг хүлээсэн байдаг те. Авраам 25 жил амлагдсан хүүгээ хүлээсэн, Сара 10 жил хүлээсэн, Давид 15 жил хүлээсэн, Йосеф 22 жил хүлээсэн, Мосе бүр 40 жил хүлээсэн байдаг шүү те. Тэгэхээр яг энэ хугацааг ингээ харах юм бол энэ асар их хугацаатай үнэхээр шантармаар бурхан хайцсан юм бэ? Та нөгөө хилсэндээ хүрдгүү юм уу? Амлснаа биелүүлдгүү юм уу гэмээр бүр тэгж санагдтал урт хугацаа яадаг. Гэхдээ энэ бүхний эцэст бурхан амлснаа биелүүлсэн байдаг юм аа. Хэрвээ та яг одоо ямар нэг зүйлийг хүлээж байгаа бол бурханы цаг хамгийн төгс цаг юм шүү гэдгийг л битгий мартаарай. Тэгэхээр эзэн үргэлж хамт байдаг, эзэн үргэлж бидний амьдралд ажилласаар байдаг. Яг тэр зөв цагтаа, төгс цагтаа ажиллаа хийж бидний амьдралд хамгийн сайныг хийх болно гэдэгт та итгээрэй. Амен. Тэгээд гайхамшигтай энэ өдрийг өгсөн эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Зүрхэнд найдвар төрдөг, үлс бүрийг тань мэдхэд
хайр хязгааргүй Хөг бүрийгтэн санам алхам мөрөг шигна Өөрийн амнаагсан тань сэтгэл минь дуулна Таны хайр хязгааргүй Хинч дүргэхгүй Тиймээс таны хязгааргүй гэж дуугүй Энд дуудагдах дуунууд минь танаас шалтгаан үгүй Тиймээс дуугүй Хайж явсан орон зайг минь танаас хинч дүргэхгүй Тиймээс таны хязгааргүй гэж дуугүй Энд дуудагдах дуунууд минь шалтгаан үгүй Тиймээс дуугүй тань хязгааргүй Төгсгөлгүй надад төгсөн таны хайр дуусахгүй Тань дихэлгүй эцэсгүй Таныг бишрэх сэтгэл минь хөнөсгүй Тиймээс таны амартай Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Йонатаны талаар сорно. Тэгээд 1-р Самуэлийн 18-ын 3-р ишлэлдэр Давидыг Йонатан амьшигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулваа гэж хэлсэн байна. Амен. Энэ Самуэль номын яг энэ хэсэгтэр бол гол дүр нь Давид юм шиг харагдаж байгаа. Гэхдээ гол дүр нь Бурхан үргэлж байна. Бид нар нэг ийм зүйлийг ерөөсөө ингээд Бурхан харагдахгүй байгаа харин Бурханы ажлыг хийж байгаа хүн харагдж байгаа болохоор нөгөө хүнээ илүү их гол дүр болгочих гээд байдаг байхгүй. Тэгээд түрүүний нөгөө нэг юу Манай бэлгээ өтлөгчээс нөгөө Бурханы цагийн талаарх яран дээр Давид 15 жил хүлээсэн гэдэг ярьж байгаа. Давид 15 жил өөрийнх нь эсрэг муу юм хийжсэн хаандаа төвчээртэй хандсан учраас дараагийнх нь хаан болсон гэдгийг бид ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр энэ өнөөдөр 18:3 дээр юу гэж ихээр Давидыг Йонатан амьшигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулваа гэж хэлсэн. Йонатан өөрийн эцэг Саулынхаа хамт 40 өдрийн туршид Голиатад оромжлуулсан байсан. Бодоод төстэй 40 өдрийн туршид. 40 өдрийн туршид яг ингээд Давидыг нөгөө нэг тулааны талбар дээр нэг ах нартаа хоол зөгөөд эргээд ирэх үед юу болжсэн гэхээр цэргүүд уухайлан тулааны талбар руу гарч илаа гэдэг үг гэдэг байхгүй. Израильчуудын уухай гэж бай. Мэдээж халелуя, Адонай, Илшадай, тэ Яхва Ниши, тэ одоо юу гэдгийг эзэн бол бидний туг, эзэн бол бидний ялалт, тэ эзэн бол агуу торын ганц бурхан гэх мэтчлэн өөрөө уухай өгсийг өөрсдийгөө хинт хамаардаггүй, хин дал дээр өрхөө, хин өөрсөд нь ялалдаг хүү гэдгийг маш их магтан дуулдаг ийм л соёлтой ийм үед амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээд гэтэл нэг ийм сонирхолтой зүйл болсон нь гэхээр 40 өдрийн туршид хаан болон тэ
хаан аавыг нь доромжлоод байхад цэргүүдийн дотор хаан аавын өмнөөс гарч тулалдах юм байгаагүй. Йонатаны хувьд бол мэдээж нөгөө угсаа залгамжлах ханхөө гэдэг утгаараа хамаагүй гарч ирүүл тулаа молоонд ороод бас өгч болохгүй. Мэдээж Саул хааны хувьд ч гэсэн хичнээн өөрөө доромжлуулж байсан ч гэсэн дараагийнхаа хаан болох ёстой хүүгээ одоо юу гэдгийг дайсны тийм аюултай нөхцөл байдал дотор цэргүүдийнхаа нүдэн дээр ч юм уу те ингээд алуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас хэдийгээр Саулд болон Йонатанд л сэлэн байсан боловч тулаанд гараагүй байна. Саулын болчудаа гэл ингээд ойлоод шүү дээ тий. Тэгээд энэ дотор Йонатаны сэтгэл ямар их өвдөжсэн бол гэж боддог байхгүй. Тэгээд Йонатан бол гайхамшигтай дайчин байсан гэдгийг бас нэг Библийн түүхтэр бичүүлдээсэн. Йонатан зөвхөн зэвсэг үргэж одоо зарцтайгаа явбал 20 алхмын дотор маш их олон дайсныг ингээд хятсан байдаг. Тэгэхээр энэгээр яг үндэ бол Давид бол маш их өндөр чадвартай тулаанч дайчин байсан гэдгийг бол хэлдэг. Гэтэл 40 өдрийн турш доромжлуулсны дараа Саул хаан болоод Йонатан хоёртэй магадгүй сэтгэл нь өвдсөн баг. За манай гэр бүлийг гэдэг, бидний нэр хүндийг гэдэг, биднийг хайрладаг, биднийг ингээд гарахгүй тул бидний өмнөөс гараад тулалдах хүн байдгүй юм байна. Энэ хүмүүс өөрсдийгөө бидний боол гэж бодд юм байна те. За юм байна гэж бодж итл Давид гэдэг нэртэй бяцхан хүү хурж ирээд аавд нь хаантаа бити сэтгэлээр би очиод байлдъя гэж хэлээд тэгээд ялсан. Ялсны дараа хөл явж гарч байгаа хөө. Давид Саултай ярилцаж дуусахад Йонатаны зүрх түүнтэй нэгдэн Давидыг Йонатан амжихээ хайрлаа гэдэг үгийг хэлсэн. Ямар гоё юм бэ те? Тэр залуухан хүү гарч ирээд аавынх нь нэрээр Бурхан далдрыг өргөн тулалдаж ялахыг Йонатан хараад түүнд 40 өдрийн турш тийм зүрх зоригтой нэгэн хэний цэрэг үдэ гэдгийг мэддэг нэгэн тийм одоо итгэлтэй нэгэн өөрийнх нь ард түмэн дотор байхгүй юм шиг санагдчихсан байхгүй. Гэтэл Давидын тэр гайхалтай ялтыг хасны дараа Йонатаны зүрх сэтгэл түүнийг эхнээс нь хайрлсан байна. Хэрвээ энэ дэлхийн хүмүүс байсан бол Йонатаны оронд байсан бол шууд дургуутсаж те. За энэ хүүчин яагаад миний нэр хүндийг булаач вэ? Яагаад миний алдрыг булаач вэ? Тэ? За одоо ингээд энийг хайрлаад намайг хайрлахаа болох юм байна шүү гэж аав шигэ бодвол бодохоор л байсан гэж. Гэтэл Йонатан тэгж бодоогүй ам шигэ хайрлсан гэж хэлж байна. За энэ нь Библийн нөгөө бидний одоо ойлголт болох хөршөө өөрийн адил хайр. Үгүй Бурхны хайрын хамгийн гол хайрынх нь одоо хоёр дахь гэсэн болж байгаа байхгүй. Тэгээд Давидтай гэрээ болсон гэж. Давид тий чи байгуулсан гавьяараа Бурхан далдрыг өргөж байгуулсан гавьяа эрд өргөөрөө өөрийнхөө хаанчлаг болон өөрийн үеийн одоо энэ хаант улсын бүх залуу дайчдыг урамшууллаа. Би чамд атархын оронд би чамайг хайрлаж байна. Тэм ч хоёул гэрээ байгуул. Ингээд гэрээ болсон байгаа Давидтай гэрээ болсон. Гэхдээ Йонатан Давид хоёрын энэ гэрээ бол нэг талын гэрээ байсан. Хааны гэрүүлээс биш. Зөвхөн Йонатан өөрөө л Давидыг хайрлаж байгаа гэрээ байсан баг. Тэгэхээр эндээс бас Йонатаны нэг зан чанар гадаг нь юу гэхээр Давид аавынхаа өмнөөс юм уу эсвэл эрх мэдлийнхаа өмнөөс биш. Йонатан гэд Давидыг хайрлаж байгаа хайр нь тийм байсан гэсэн. Йонатан гэдэг яг хувь хүнийхээ зүгээс Давидыг асар их хүлээн зөвшөөрч хүндэтгэж суралцаж түүнийг хайрлсан гэсэн. Тийм учраас Йонатаны хайр бол үнэхээр одоо цэвэр ариун одоо жинхэнэ ирчүүдийн маш их юм хүчтэй одоо хүндэтгэл дээр тогтсон хүлээн зөвшөөрөл дээр тогтсон хайр байдаг гэдгийг бид нар ойлгож байгаа. За ингээд Давидыг өөрийнх нь өмнөөс эрсдэлд орж өөрийнх нь нэр хүндийг болон аавынх нь хаан ширийг аварсанд нь биш харин Давидыг итгэл үнэмшлийнхаа хувьд үнэхээр Бурхны ард түмнийг доромжлуулахгүй гэсэн сэтгэлээр гарч ирж тулалцсанд нь бол Йонатаныг бол маш их талархсан гэж бол судлаачид бол үздэг юм байна. Ягаад тэгэхээр тэднийг Саулын болчудаа та нар гарч ирээ тулалдаг гэж Давид юу гэж хэллээ? Хаандаа очиод бити сэтгэлээр унаараа гэж хэлсэн ирэндээ дайсандаа очиод юу гэж хэлсэн бэхээр хөөш түмэн цэргийн эзний нэрээр би чам руу очиж гин би чамайг сэлэм жадаар ялахгүй гэж бол хэлсэн байна. Тэднийг сэлэм жадгүй болохоор нь доромжилж гин гэдгийг Давид мэдсэн. Харин тэднийг бурхангүй гэж буруу ойлгож гин гэдгийг нь бас Филистиний хүмүүст бол Давид тунхаглаж чадсан. Тиймээс
Йонатан Давидыг маш их хайрладаг гэсэн. Тэгээд дараад нь Давид хэд хэдэн удаа хүндэлд ороод Йонатаны аав нь Давидыг алгах гэж орд 2 удаа жаж идж байгаа шүү дээ. Давид ингээд аавынх нь өмнө очиод аавынх нь одоо сүнслэг хүлээс болон тэр өвчтөй байх үед нь ятг хөгжмөрөө түүнийг уйрааж ингэж эдгээж тайвшруулж ингэж өгч яхад л аав нь түүний рүү жаж идэл түүнийг алах гал оролдоол түүнийг хуурал тэгэл одоо Давидд муу хандж явахад Йонатан Давидыг гэсэн сэтгэл нь яг энэ ихний амьшигээ хайрсан тэр хайр нь бол яг үргэлж хэвээрээ байгаад байна. Ингээд ааваасаа урвж Давидыг оргуулж байгаа. Аав нь бол хэлж байгаа шүү дээ. Тэр Давидыг амьд байхад чамд хаан ширээ очихгүй гэдэг чи үнэхээр мэдэхгүй байна уу гэж одоо бүр Давидыг оргуулсныхын дараа Йонатаныг загнаж байгаа байхгүй. Йонатан Давидыг хаан болох учраас болох хүн гэж бодсондоо хайрлж юм уу туслаагүй. Харин Давидыг бурханд үнэхээр хайртай, бурхны хүн гэдгийг мэдсэн учраас хайрладаг байсан гэдгийг бид нар харах хэрэгтэй. Гэхдээ хамгийн сүүлд Йонатан Давидыг одоо оргуулад явуулахдаа тэр хоёр хоорондоо гэрээ байгуулсан бие биенийхээ гэр бүлийг одоо гэр бүлд моозол хийхгүй гэсэн тийм амт ангараг байдаг байхгүй. Бүгдээрээ нэг зүйлийг ингээд бодцгаая. Бүхэл бүтэн хаанчлыг удирж ирсэн Саул хаан Давидын эсрэг явж хахад тэр хаант болон 3,000 зэрэгтэйгээ хурж ирээ Давидыг ирж хайж явах үед хаан аавтайгаа хамт хэдийгээр ингээд Давидыг хайхад нь оролцоод явж байгаа боловч нэг хүн өөрийг нь хайрлаж байгаа гэдгийг Давид бол мэдчихсэн. Тэр бол Йонатан. Давидтай ярьсан үгэндээ байгуулсан гэрээндээ хүрнэ гэдгийг Давид үргэлж мэдэж түүнийг хайрладаг байсан байна. Тэгэхээр бид нар одоо нэг зүйлийг одоо эндээс бодох хэрэгтэй болж байна. Бурхан биднийг нөхцөл байдлаас болж бидний зүрх сэтгэл өөрчлөж гэнэ үгүй гэдгийг дандаардаг. Бид нар нартай байхаар Бурханд баярлалаа гэж хэлээд одоо тийм застаа юм хүүтэн байхлаар Бурхан юм өөдрүүсдэг гэж ийм байдлаар хэрвээ явдаг бол бид нар Бурханы ивэл өрөөлийг хүртэхэд бол хэцүү юм. Харин Давидын зүрх сэтгэл дотор Саулын гэр бүлд энэрэнгүй хандах шалтгаан нь Йонатаны хувиршгүй түүнд үнэнч нөхөрлөдөг хайрладаг хайр байсан гэдгийг бид нар Библиэс суралцах боломжтой байдаг. Та нөхцөл байдлаас болоод хүмүүс нэг найзтайгаа ойртны үнтэйгээ ингээд муудаад хоёлоо дуурч чадахгүй ингээд тийм ярилцах чадахгүй нөхцөл байдалд орж ирсэн үү. Америкийн өмнөд ба хойд гэдэг нэг юм алдартай зохиол байдаг байхгүй. Тэгээ тэрүүгээр хийсэн нэг кино байдаг. Тэр кинон дээр би манайхны ярьдаг Патрик Свиз гэж ярьдаг нөгөө нэг сүнс кинон тоглодог жүжигчин гэдгээр нь бол манай монголчууд бол мэддэг жүжигчин тоглолт юм. Тэн дээр бол яаж юм хэр нөгөө өмнөдийн нөгөө нэг боол эзэмшдэг Америкчууд нь боолыг чөлөөлсөн хойд Америкчуудтайгаа толж байгаа шүү дээ дайн эхлэх гээд хамгийн сүүлийн нөгөө галт тэргүүд явж явах яг тэр үед өмнөдийн тэр баян одоо фермер тэр одоо манай гол дүрийн тэр одоо Патрик Свиз тэр залуу хойдод амьдардаг найзаасаа зээлсэн мөнгөө өгөх гээд явж байгаа юм. Юу дайн бол амь наснаа навж явах чинь зээлсэн мөнгөө өгнө гэсэн хэлсэн үгэндээ хүрх гээд хамгийн сүүлийн галт тэргээр өөрсдийг нь дайсан гэж үзэж байгаа хүмүүс рүү өрөө төлөхөөр явж байгаа тэр зүрх сэтгэлийг тэр каноны тэр хэсгийг яг юу гэж ярьсан байсан гэхээр Америкчууд хэдийгээр хоорондоо байлдах болсон боловч яг Давид Йонатан хоёр шиг бие биенийгээ гэсэн сэтгэл бол алга болоогүй байсан юм аа. Нөхцөл байдалд тэднийг тэгж шийдэхээр нөхцөл байдал хүргэсэн боловч тэдний бие биеэ хайрлах хайр нь энэ олон жилийн туршид алга болоогүй юм аа гэж бол хэлсэн байна. Давид 15 жил Бурхныг хүлээж авсан шалтгаан нь түүнд бас нэг урам өгчээсэн үнэн эсрэг талд нь дайснуудын дунд зогсож байгаа өөрийг нь чин үнэнчээр хайрлаж өөрийг нь дэмждэг хүлээн зөвшөөрдөг ханхүү Йонатаны хайр болон түүнтэй байгуулсан гэрээндээ үнэнч байдал нь байсан гэдгийг бид хэзээч мартаж болохгүй юм байна. Давид тараад нь бас хэлсэн үгэндээ хүрдэг. Давид хаан болсон. Өөрт нь хизээч баяр хүргэж чадахгүй өөрт нь хизээч одоо юу гэдэг төшөмлөнд болоод зүтгэхгүй өөрийг нь хаан болоход болсон хамгийн гол хүмүүсийнх нь нэг нь бол мэдээж Йонатан ахгүй юу. Гэхдээ Йонатан урдны хааны хүү юм чинь төшөмлөнд болоод Давидэд зүтгэх юм уу тийм байдлыг бас Бурхан бий болгоогүй. Йонатан аавтайгаа хамт тулдаж явж байгаад бол нас орсон байсан. Тэгээд Давид бол гашуудлын дуу дуулдаг.
Саул бол Йонатаны төлөө. Тэгээд дараад нь Давид яасан бэ гэхээр хаан болчоод явжсэн. Гинт нэг өдөр зарч байгаад бодоод. Саулын хөө Йонатаны гэрүүлээс үлдсэн байна уу? Би тэдэнд инэрлийг үзүүлмээр байна гэдэг үг хэлсэн. Инэрлийг гэдэг тэр үг нь Бурхны хайрыг үзүүлмээр байна гэсэн утгатайгаар хэлэгдсэн байдаг. Бурхны хайр бол гэрээний дагуу хайр буюу хесед гэдэг хайр байдаг байхгүй. Тэгэхээр Йонатантай гэрээ байгуулж Йонатан ч гэсэн өөрийг нь ямар их хайрлаж өөрт нь ямар их боломж олгосныг мэдж байгаа учраас Йонатаны гэр бүл нь Йонатанаас бусд нь түүнд бүгдөө дайсгансан ч гэсэн Давид гэрээгээ санаад түүний хүү Мефибошетийг өөрийнхөө ширээнд насан туршдаа хооллох боломжтой хайр инэрл өршөөлийг үзүүлж аавынх нь буюу Йонатан Саулын гэр бүлийн бүхий л хүмүүсийг түүнд зарц болгон өгсөн байдаг. Хэрвээ та мартахгүй байвал таныг ивээсэн Бурхныг, таныг өршөөсөн Бурхны нэрээр танд хийж гисэн хүмүүсийг мартахгүй байвал Бурхан ч гэсэн таныг үргэлж мартахгүй байх болно. Йонатанаас сургацуулбал ийм л үнцэнтэй чухал сургамж байгаа юм а гэж. Тэглэхгүй яхав тэгээд нөхөрлөлийн ханхуу болсон Йонатанаас бид хамтдаа суралцлаа. Тэгээд эзэн танд олон зүйлийг ойлгуулж бодуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд үгийг тунгаан бодоод эдэн цагт эзний өмнө хамтдаа ирцгээе. Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдэмлэр амьдарх нь хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой анис. Энэ Сионы улстэр будаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг тушаасан билээ. Энэ Сионы улстэр будаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг тушаасан билээ. Тушаасан билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ Сионы улстэр будаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг тушаасан билээ. Энэ Сионы улстэр будаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг тушаасан билээ. Амен. Үнэхээр ах дүүсийн хувьд хамтдаа нэгдэмлэр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ. Тэгээд энэ магтандаа сонсох үнэхээр дуртай. За тэгээд өнөөдөр бид нэр үгийн цагаараа 1-р Самуэль номын 18 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлээ суралцлаа. Давидыг Йонатан амьшигэ хайрлсан тул Давидтай гэрээ байгуулваа гэсэн ишлэлээс нөхөрлийн ханхүү болсон Йонатанаас хамтдаа суралцлаа шүү дээ. Тэгээд Йонатан бурханд түшиглэж бурхнаас эмээхийг мэддэг итгэлийн хүн байсан тухай хамтдаа сонсон суралцлаа. Тэгээд Йонатан бол өөрөө хааны ханхүү байсан ч гэлээ бурхны хүслийн дагуу Давидыг дараагийн
хаан болохыг хүлээн зөвшөөрсөн те. Тэгээд Йонатан Давид хоёр амь насаараа дэнчин тавьсан нөхөрлийн найзууд болцгоосон. Йонатаны дүр төрх жинхэнэ нөхөрлийн харилцааны үлгэр жишээ гэдгийг бид өнөөдөр хамтдаа харлаа. Тэгээд жинхэнэ нөхөрл нэгтстэй хуваа хичээгээгүй тий үл хуваа хичээсэн хамгийн хэцүү үед нь тайвшруулж тусалж өгдөг байх хэрэгтэй гэдгийг бас харлаа. Тэгээд түүний аав тээс Саулын одоо нөгөө уур хилэнгээс айгаад ч юм уу тий эсвэл мунхаг нэр хүндийн шуналд Йонатан хизээж хүлээгдээгүй. Тэгээ амь насаараа Давидыг харинч хамгаалж исэн. Тэгээд итгэгч хүн айдсын улмаас шудраг бус байдалтай зөвшөлдсөж болохгүй. Цаг хорон бүрд Бурхны талаас бодож үннийг зоригтойгоор өмгөөлөх ёстойг мэддэг байсан шүү дээ Йонатан. Тэгэхээр бид нар ч гэсэн үнээс суралцах хэрэгтэй тий. Тэгээ Йонатан байсан учраас Давид хүчтэй болсон юм аа. Тэгээд түрүүн бас үгийн цагаар пастрын хийсэн үгийг дахин сануулхад те нөхцөл байдал одоо ямар ч байж болно те тийм хэцүү байсан ч гэсэндээ бие биенээ гэсэн хайр нөхөрлөл үргэлж хിവэр ингээд авч үлдчихэж байгаа нь юутай гайхамшигтай вэ? Та хин нэгний хувьд Йонатан шиг тэр нөхөрлөгч нэгнээ наагаарай. Магадгүй эсвэл бас таны дэргэд Йонатан шиг нэгэн байна уу? Тэгвэл та талархаарай. Тэгээд энэ цагтаас хамтдаа эзний өмнө ирцгээе. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь та бидний хин нэгний найз бас бидэнтэй нөхөрлөхөөр биднийг ойлгож биднийг дэмжиж биднийг сул дорой биднийг одоо дутагдaltaй гэдгийг мэдсэн ч гэсэн бидэнтэй хамт байх хүмүүсийг илгээдэг учраас бас биднийг зөрүүлээд бас хүмүүс рүү илгээдэг учраас танд баярлалаа. Амжилттай, хүчтэй, боломжтой явах үед хүмүүстэйгээ найзууд юм шиг санагддаг. Гэтэл яг үнэндээ бол найз нөхдийн хамгийн том шалгуур нь хүнд хэцүү үед байдаг. Бас ярьсан хэлсэндээ байх уу юу гэдэгтэй байдаг. Та өөрийнхөө Есүс Христтэй биднийг нөхөрлүүлэхийн тулд дуудсан. Таны хүү Есүс Христ бидэнтэй хамт байх, энэ дэлхий дээр байх үедээ хэлсэн. Би та нарыг дахиж хизээж зарц боол гэж дуудахгүй, анд найзаа гэж дуудах болно гэж хэлсэн. Есүс Христийн төрс сэтгэлийг амьдралдаа хадгалж явхад бас хүмүүсийг тэгж харддаг байхад тусалж өгөөч. Он жил өнгөрөх тусам өөрчлөгддөггүй тийм одоо эзэн танаас ирсэн зөвхөн таны ариун сүнсний л хадгалж, таны ариун сүнсний л одоо тэтгэж удирдан чиглүүлдэг тийм нөхөрлөлийг амьдралдаа бий болгоход туслаач. Эрх мэдэл, ашиг сонирхол, эсвэл бүлэглэлийн ямар нэгэн одоо ирээдүйн бодлогын төлөө нөхөрлөдөг тийм нөхөрлөлүүдээс та биднийг хамгаалж өгөөрэй гэж танилцуулж байна. Өөрийнхөө хүмүүсийн бодлоор бол Йонатан бол магадгүй хамгийн тэнэг хүн баг. Өөрийнхөө хаанчлыг авах гэж байгаа хүн. Аав нь одоо сануулсаар байсан ч гэсэн хэдийгээр Саул муу байсан боловч дараагийн хаанаар хүүгээл болохыг хүснэ. Тэр маш их олон ийм зөв суурьтай биш боловч буруу биш тэр олон үг ятгалгуудын дундаас Бурхны мөн чанарыг ойлгож мэдээд Давидтай зөв нөхөрлсөн. Бид ч гэсэн таны үгийн дагуу сайныг биш зөвийг хийж амьдрахад туслаач. Яг энэ цагт Йонатанаас бидэнд олон зүйлийг заасан тань талархан энэ цагийн төлөө талархан Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.